name is Michael Glasek. Originally, my name is Mihao, but because it's so close to Ni Hao, which means hi in Chinese, I decided to always go with my English name in Taiwan. I'm currently studying at the Business Administration Department at the National Taiwan University of Science and Technology, and it's my second year here. The education here is very affordable, but still at a very, very high level. In Chinese, there is in Mandarin, there is an expression called 西皮子, and essentially it means that the relationship between the quality and the price is the most important thing. And I think that in terms of Taikada or National Taiwan University of Science and Technology, that relationship is really high. Хөгжлийн лаборатори, түнчлэн Тайваны барилгын технологи, Commatrix, материалын шинжилгээ ухаан, технологи, автоматжуулалт болон удирдлага, экологи болон аюулыг бууруулах инженерчлэг, нано технологи, харилцаа холбоо, цахилгаан соронзон технологи, оптомехатроник технологи, цахилгаан электроникийн технологи, ухаалаг робот, барилгын аюулгүй байдал, эрүүл мэнд, суглаа судлал, цахим арилжааны мэдээллийн технологи, эрчим хүчний аюулгүй байдлын судалгааны болон инновацийн төвүүдтэй. Монголтойгоо ингээ харьцуулах юм бол тий Тайванд бол ерөнхийдөө альва хичээлийг ингээ сурахад зөвхөн ингээ лекцээр бид нар сурдаггүй. Багш нар ерөнхийдөө дандаа төсөл хэлбэрээр даалгаврууд өгдөг. Тэгээ project based тий. Тэгээд төсөл хэлбэрээр альва ингээд одоо үзэж байгаа сэдвээ өөрснөө оюутнууд баг бүрдүүлээд ингээд хийгээд ирэхээр өөрөө нөгөө гараараа яг ингээд одоо жинхнээсээ хийж үзэж байгаа hands-on тэгээ хийж үзэж байгаа учраас айгүй их одоо олон зүйлийг сурдаг зөвхөн одоо онлайн түвшинд биш практикт суурилсан тэр одоо сургалтыг илүү дэмждгээрээ илүү давуу гэж харсан.